Сайн байцгаана уу? Gemma Miracle багийн хүчирхэг гайхалтай захирлууд минь та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөр жаргал спонсор нь өнөөдөр та бүхэндээ агаарын амжуулагчийн талаарх мэдээллийг бэлтлээ. За агаарын амжуулагчийн манд хичээл ерөнхийдөө 3-аас 4 тасарч одоо 3 цуврал хичээл болгохоор одоо төлөвлөж байна спонсорын хувьд. За тэгээд ажил нь амжилттай байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд агаарын амжуулагч маань өнөөдөр манай компанийн мулчин амжуулагчийн дараагаар орж ирэх үнэхээр гайхалтай айл болгоно хэрэглээ байж чадах бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн гэдэгт бол миний хувьд 100% итгэл дүүрэн байгаа. Тэгэхээр энэ бүтээл маань энэ шинжлэх ухааны нээлтээр хүлээлгэн зөвшөөрөгдсөн байгаа энэ зүйлд маань өнөөдөр юу вэ гэдгийг хэдүүлээ хамт одоо сонирхцгоё. За тэгэхээр өнөөдрийн хичээлийг одоо 3-аас 4 бол ангиж та бүхэнд бол хүргэнэ гэж хэлсэн байгаа. Тэгвэл энэ одоо PPT-ний агуулга нь ерөнхийдөө нэгдүгээрт нь бол зохион бүтээх болсон шалтгаан, агаарын амжуулагч гэж юу вэ? За тэгээд агаарын амжуулагчийн онцлог юу вэ? Түүний эрдэм шинжилгээний ажлаар баталгаажуулсан байдлыг бид нар хамтдаа сонирхно, үзнэ. За мөн бүтэмц чадамж нь өнөөдөр ямар болоод өнөөдөр дэлхийд цорын ганц нээлт гэж яригдж байна вэ? Үүнийг хамтдаа үзцгээе. Мөн сертификатуудыг бас одоо хавсаргасан байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хувьд та бүхэнд зохион бүтээх болсон шалтгаан мөн агаарын амжуулагч гэж юу вэ? Энэ хоёр зүйлийг хэдүүлээ хамт одоо сонсох болно. За тэгээд магадгүй маскны лекцийг маань сонссон одоо лидерүүд захирлууд байгаа бол одоо зориулт нь бол яг адилхан байгаа маскныхтай. За нэгдүгээрт нь бол зохион бүтээх болсон зорилгын 1 номерт нь бол өнөөдөр шар түрэн буюу одоо маш их улаан шороогоор одоо салхилсан үед бид нар шороо боссон үед бид нар одоо маск зүүж хамгаалдагтай адил яг энэ үед бид нар гэртээ оффистоо альбом тасалгаанда бид нар мөн машинда үнийг бас сурлуулах авч явах бүрэн боломжтой байгаа. За тэгээд манай Монгол улсад болохоор одоо цөлжилт гэдэг зүйл маш их явагддаг. Хавар салхи ихтэй улс. Тэгээд мөн шороотоос асар их босдог. Дээр нь нэмээд манай Монгол улсын хувьд өвлийн улиралд манай утаа маш их асуудал одоо дагуулдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд манай агаарын амжуулагч бол гарцаагүй одоо хэрэгтэй зүйлүүдийн нэг гэж бол үзэж байгаа. Тэгэхээр бага болчир хүүхэдтэй гэр бүлүүд, за өндөр настантай гэр бүлүүд, ер нь гэр бүлтэй хайртай хүн болгоны хэрэглээ бол гарцаагүй одоо агаарын амжуулагч байна. Дээр нь одоо Солонгос улсын хувьд болохоор энэ нарийн тоосонцор буюу одоо месемонжи гэдэг зүйлэн дээр бол маш их одоо анхаарлаа хандуулдаг улс байгаа. Тэгэхээр нарийн тоос нь хүний биед ороод эргээд нөгөө биенээс гадагшлахтаа маш удаан одоо хүний биед муугаар нөлөөлдөг одоо тоос байгаа. За тэгээд бактери, мөн вирус. За эдгээр зүйлсээс бол одоо гэр бүлээ өөрийгөө хайртай хүмүүсээ хамгаалахын тулд одоо зориулж одоо энэ бүтээх болсон нэг шалтгаан бол энэ байгаа. За хоёр дахь шалтгаан бол амьсгалын замын өвчин. За ямар олон төрлийн одоо агаардах зүйлээс болж харшилдаг хүмүүс асар олон байгаа. Ургамлын харшилтай, тоосны харшилтай, жоохон агаар дэмдэг тэрл тэрнээс болж одоо найтаадаг, биен дээр юм гардаг, захтандаг, туурдаг, за нүдэн захтандаг асар олон одоо зовиртой хүмүүс байдаг. Тэгэхээр одоо энэ агаар ионжуулагчийг суйрлуулснаар бид нэр эдгээр зүйлээс бас
амьсгалын замын бүх хашил үүсгэж байгаа бүх зүйлээс бид нараас өрсөн сэргийлэх боломжтой болж орж иж байгаа. За 3 дугаарт нь болохоор мэдээж өнөөдөр COVID-19 буюу корона энэ бол үнэхээр дэлхийн нийтэд бол маш том асуудал үүсгэж байгаа. Пандемик буюу цар тахлын хэмжээнд бол нэрлэгдсэн байна. Тэгвэл энэ үед ч гэсэндээ бид нар албан тасалгаандаа өрөөндөө байлгаснаар албан тасалгаандах нэм бактерийг маань өөрөө шууд өөрөөс хорж авч одоо нэм бактерийг устгадаг араа бол онцлог байгаа. Тийм учраас бид нар агаар онжуулагчийг суйрлуулан маш одоо итгэл дүүрэн вируснаас аюулгүй, коронавигоос аюулгүйгээр одоо хэрэглэх боломжтой байх нэ. За тэгээд зохион бүтээх зорилгын одоо 4 дахь зориулт бол өнөөдөр дэлхийн ертөнцийн маш олон төрлийн вирус одоо бол гарч байгаа. За зөвхөн корона гэлтгүй олон жижиг олон төрлийн вирусууд байдаг. Амьсгалын замаар халддаг үү Тэгэхээр эдгээр бүх төрлийн вируснаас бид нар ясан одоо гэр бүлээ өөрийгөө хамгаалах боломж бол бүрдэж байгаамаа. Тэгээд энэ агаарын онжуулагч маань зөвхөн одоо агаар дахь вирусыг устгаа зогсохгүйгээр агаарыг цэвэршүүлнэ. За дээр нэмээд мөн энэ байснараа вирус эсэргүүцэх халдваргүйжүүлэх боломжийг бас бүрдүүлж өгч байгаагаараа манай агаарын онжуулагч мөн одоо давуу талтай байгаа. За тэгээд манай агаарын онжуулагч дэлхий дээрх одоо хамгийн анхны агаар дах одоо нэм бактерийг сорон авдаг аргыг бол нэвтрүүлсэн байдгийн байна. За одоо энд Кунги пужиб гэдэг арга солонгосоор бол Кунги пужиб гэж нэрлэдэг байна л да. Энэ агаар дах одоо Кунги пужиб гэхээр тэрнтэй төстэй гэдээ одоо тайлбарлчихъя. Кунги пужиб гэдэг арга нь яадаг вэ гэхээр агаарт байгаа бохир одоо муу үнэр агаарт тархсан муу хийг сорж авдаг аргыг Кунги пужиб гэд буюу агаараас ялгаж цэвэрлэх гэсэн арга байдгийн байна л да. Тэгвэл яг тэрүүнтэй төстэйгээр агаар дах бохир хүний биед хортой вирус бактерийг сорж авдаг арга бол одоо манай энэ агаарын онжуулагчид орсон байгаа. Үүгээрээ дэлхий дээр одоо шинжлэх ухааны нээлт гэж хүлээн зөвшөөрөгдөж патентаа бол авсан байгаа. Тэгэхээр агаар дах бактерийг устгаад агаарыг цэвэршүүлдэг одоо гайхалтай зүйл байх нь байна. За он дээр манайхан одоо мультионезрийн 1 2 3 гэсэн хичээлийг сонссон бол мультионезрийн 2 дахь хичээл дээр бол одоо мультионезрийн шинжлэх ухааны зарчмын талаар би нэг дурдсан байдаг. Тэгэхээр тэнд асар их соронзон хүчийг ашигласнараа давуу талтай байдаг шүү дээ манай мультионезер. Яг түүнтэй адилхан агаарын онжуулагчд маань хүртэл түүнээс 4 дахин одоо хүчтэй 4 том юм соронзон хүчийг ашиглаж агаарыг онжуулж гаргаж байгаа гэж ойлгож байна. За тэгээд энэ маань өөрөө энэ агаарын онжуулагч маань шинжлэх ухааны нээлтээр хүлээн зөвшөөрөгдсөн одоо гайхалтай бүтээл одоо бидний гарт ирсэн байгаа. Тэгэхээр манай компани үнийг яасан шууд үйлдвэрлэж байгаа гэдгээрээ одоо давуу талтай болоод байгаа. За энэ болохоор одоо Palmion-Tech буюу шинжлэх ухааны нээлтээр хүлээн зөвшөөрөгдсөн одоо бичиг нь байгаа юм. За тэгээд энд агаарын онжуулагчийн тусгай дугаард нь болохоор за энэ доор 10215508 7 гэдэг дугаартай бол тэмдэглэгдсэн байна. За тэгээд
ясан агаар дах нэм бактерийг устгана, агаарыг онжуулна, агаарыг цэвэршүүлнэ. Тэ эдгээрийг нэг дор багтааж чадсан одоо бүтээл байх нэ. Мөн Америкийн нэгдсэн улсын FDA-ийн сертификатыг мөн авсан байгаа. Регистрийн дугаарыг хамт хавсаргасан байна. За тэгээд англи хэлтэй мундгууд нь бол тэр дор байгаа англиг нь бол хараад уншихад бол ойлгомжтой байх болно. За би солонгосоор нэг уншаад англиар нэг уншихыг хичээе. За V8은 тэ 8 гэдэг бол нээлт шинжлэх ухааны нээлт гэсэн үгэнд ашигладаг үг байгаа. За V8은 특허법에 따라 특허 등록 원부에 등록되었음을 증명합니다. гэсэн байна. За энэ маань энэ одоо нээлтийг тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу за бүртгэгдсэнийг гэрчилж байна гэд орчил үлийн матгатай байна. За англиар нь бол та бүхэн харчих бах. За this is the certificate accordance with the Patent Act. Patent for the invention has been registered of Korean Intellectual Property Office гэсэн англиар бол ингэж бичсэн байна. Тэгээд ийм гайхалтай үед бол бидний гарт одоо хэрэглэгчид хурж эхэлсэн байна. Тэгэхээр агаарын амжуулагч гэж юу вэ? Тэ гэхээр амар тайван тэ амьсгалах боломжийг биднэрт олгодог, хайртай хүмүүстэй зориулсан тэ сонголтын биш. Зайлшгүй хэрэгцээтэй, гарцаагүй хэрэгцээтэй зүйл бол одоо агаарын амжуулагч юм аа. Үүгээрээ бид нар амар тайван орон зайг агаарыг амар тайван орон зайг биднэрт бэлгэлж байгаа зүйл бол энэ агаарын амжуулагч юм аа гэж ерөнхий одоо томьёог бол гаргасан байна. Тэгэхээр мултионезрыг хүртэл одоо миний хувьд лекц уншихдаа тий сонголтынх биш гэр бүлтэй хайртай хүн болгоны хэрэглээд гарцаагүй мултионезр мөн гэж би лекцээ байнга уншдаг. Яг түүнтэй адилхан. Үнэхээр гэр бүлтэй хайртай хүн болгоны хэрэглээ өнөөдөр агаарын амжуулагч мөн гарцаагүй мөн юм аа. Усгүйгээр хүн амьдрах боломжгүй. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа усыг мултионезр гайхалтай болгож өгж байгаа бол тэ өнөөдөр бид нар агааргүйгээр бас амьдрах боломжгүй хүн төрлөختөн. Тэгвэл бидний амьсгалж байгаа агаарыг биднэрт маш сайхан болгоод агаар дах нэм бактерийг устгаж өгөөд тэ биднэрт илүү таатай, илүү амар тайван, илүү одоо сайхан орчинд амьдрах боломжийг бас энэ агаарын амжуулагч бэлгэлэх юм аа. Тийм болохоор та бүхэн тэгээ ийм гайхалтай зүйлийг хайртай хүмүүстэй зориулаад бэлгэлэх ч юм уу, өөртөө хөдөлж авах ч юм уу. Тэгээ ямар нэгэн байдлаар ямар ч хэлсэн өөрийн болгож авах нь одоо танд гарцаагүй хэрэгтэй байх болно. Тэгээд миний хувьд үгээр өнөөдрийн агаарын амжуулагчийн тэ үйлдвэрлэх болсон шалтгаан, зориулалт, мөн агаарын амжуулагч юу вэ гэдэг талаарх лекцээ бол үгээр өндөрлөе. Дараагийн хичээлээр уулзцгаая бүгдээрээ. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Хайртай шүү. Тэнгэрээвэг. Good luck.